Таны алдар нэр Овг хэм бэлээ? Ганбаатарын жавхлан төгс. Ганбаатарын жавхлан Төгс. Сайхан нэр байна. Жавхлан төгс. Хүн ер нь танилцахтай эхлээд овгоо тэрийг их сайн танилцуулсан байх хэрэгтэй юм байна. Энэ хязээ нэгэн цагт хэрэг болдог. Бүр ер нь насан туршдаа хэрэг болдог. Бид чинь эцгийнхээ овгийг л эцгийнхээ нэр төрийн төлөө өөрийнхөө нэр төрийн төлөө хүүхдийнхээ нэр төрийн төлөө л явдаг хүмүүс шүү дээ. Хүн гэдэг юм. Ганбаатар гоё ер нь юу хийдэг хүн юм? Манай аав Ганбаатар болохоор насаараа гутлын үйлдвэрт ажилласан хүн байдгийн. Тэгээд одоо загвар зохион бүтээгч, гутал загвар зохион бүтээгч. Одоо яг социализмын үеийн гэсэн үг шүү дээ. Социализмын үеийн тий. Одоо тухайн үед Чехословак улс гэж байсан тий. Гутлын үйлдвэртэй шефийн холбоотой байсан. Тэндээс олон мэрэгчлэнүүд ирдэг байсан. Хамгийн анхныхын чех мэрэгчлэлтэнд одоо шав орж гутлыг яаж зохион бүтээдгийг, гутлын загварыг яаж гаргадгийг одоо тэр болгоны суралцж ирсэн тийм хүн л тий. 90 гутал. Тий. Тэгээд дээр нь тухайн үедээ одоо Чехэд хүртэл очиж дадлах хийж тэнд одоо ажиллаж байсан. Би ч одоо 16 хүртэл нэрээ гутал ерөөсө хотлож авч үзээгүй. Аавынхаа хийсэн гутлаар л гойдог байсан. Юу гэсэн үг юм? Үйлдвэрээс илүү гутлаа орж ирдэг байсан юм уу? Гэртээ. Тэгээ хоёр одоогийн хор жидөө шүү дээ жинхэнэ тий. Тийм биш. Ерөөсө яг одоо би бол хүүхэд байхдаа сандаг байхгүй. Баян л одоо аав гутлаар ингээ алах тогшоол тий. Тэгэл манай аав чинь нэг юм тийм сонин дадалтай хүн. Ингээл автобусны буудлын дээр зогсож байгаа бол ингээл хүмүүсийн гутлыг ажиглаад зогсоод тэгэл ерөөсөө нэг тийм мэрэгжлийн онцлог байсан юм шиг. Тэгээ ер нь бол нэг хэсэг бол яг бид нар гэр бүлээрээ яг одоо стагцаа шилжиж явах үед бол одоо тэгж гутал үйлдвэрлэдэг байлаа. Би одоо бүр одоогийн хүчин шонхор зах дээр очиж дээшид 7 буудлын зах гэж байсан шүү дээ. Тийшээ ч одоо алхаал очиод хагас болгонд очиж гутал зардаг байлаа. Чи гутал зардаг байсан. Аав гутал хийдэг. Яг тийм байсан. Ямар сайхан ажил юм бэ наад. Тэгээ яг нөгөө зах зээлийн үеч нэг хэсэг тийм хятад гутлууд орж ирээд тийм ээ. Тэгээд нөгөө хамаг бүтээгдэхүүний үн буулгаад тэгээд нөгөө нэг ашиггүй болоод ирэнгуут тэгээд мэдээж одоо цаашаа үйлдвэрлэх боломжгүй болсон л та. Гэхдээ гэрээрээ бол яг манай үйлдвэрлэл явуулдаг байлаа. 7 хоногт 3-4 гутал хий зардаг байлаа. Тийм. Энэ хажууд байгаа том зах зээл биднийг бас их хэцүүдүүлсэлдэ аргачгүй. Одоо нэгэнт л хөршим чинь. Манай ангийнхан хүүхдэл одоо 10 жилийн ангийнхан хүүхдүүд манай аав чинь ковбой гутал хийдэг байсан байхгүй. Тэгээд тэрийг өмсөд очино. Тэнгууд ерөөсөө намайг шоолоод ийм урт юм шавар гуталтай тий. Тэгээд шоолдог байсан. Тий. Би ковбой гутал өмсдөг байсан. Залуу байхдаа. Сайхан шүү басна дотор нэг омгсчдیں۔ За их сайн байна. Ганбаатарын жавхлан төгс. За ингээ хоёулаа танилцж эхэллээ. Энэ яах гэж танилцаад ингээд яагаад овг нэр асуугаад байгаа юм гэхээр би нэг 100 сайхан хүн бэлдэж өгөөд л энэ миний зорилго бол ер нь бас нэг зорилго нь биелэх юм аа. Энэ 100 хүн бол Монгол улсыг, Монгол орныг энэ хэдхэн 2 3 4 5 сая хүн амтай энэ улсыг цааш нь бол өргөөд явчих юм. Таны нэвтрүүлэг энэ агуулга их таалагдчихж байгаа надад. Ялангуяа урагшин харсан, ирээдүгөө харсан. Бид нар одоо дандаа харшаа хардаг штэ тий. Тэгэхээр одоо урагшин харж амьдрах. Тэг ялангуяа ийм мэдлэг боловсролтой залуучуудыг ингэж оруулж ирж одоо олон таниулж байгаа бол айгүй том үүрэг гүйцэтгэж байгаа гэж гавьяа байгуулж байгаа гэж би харж байгаа шүү дээ. Тэр 100 хүнээ олох гэж бас их ядарч байгаа. Харин тий. Тэр хэцүү. Ягаад гэвэл энэний ард итгэл найдвар бас хариуцлага дээр нь хүн чанар. Би ч реклам сурталчилгаа хийдэг, кино хийдэг ийм л хүн шүү дээ. Театрын жүжиг энэ төр бүтээдэг. Тэгээ энд нэг л чухал зүйл байдаг. Итгэл. Тий. Энэ нь яг миний хийж байгаа энэ нэвтрүүлэг бол ирээдүйд цагийн 100 эрхэм юм да. Харин тий. Тий. Миний шав нөгөө түүхийн 100 эрхмийг хийдий. Баатар. Харин тий. Миний ганц шав юм. Тэгээд хүнтэй танилцах их өөр болжээ. Маш өөр. Энийг би олон удаа хэлж байгаа. Энийг яах гэж хэлээд байгаа юм гэхээр өөртөө чинь танилцахыг хүссэн хүмүүс одоо би тэрний нэвтрүүлгийн дараа үе олноороо бий болвол тэр хүмүүс яаж танилцахын гэдэг асуултанд хариулж байгаа. Гэхдээ бид тэрнтэй хуучин арга барил шиг одоо ухаан танилцах гэдэг хүнээ танилцах ёстой хүнээ өрөнд оруулдаг,
нэг 5 цаас өгчгөө дараа нь хормоогоо тасаад идэг. Нэг хойно өгчгөөд нэг тогоо өгчгөө дараа нь алгаа тасаад идэг. Тийм байдлаар танилцж болохгүй. Тэр цагш дууссан. Тэгэхээр одоо хоёулаа хэрсүү монголчуудтайгаа хэрсүү танилцсанаа. За таалагдчих. Facebook нээх үү? За тэгье. Facebook. Түүний өмнө. Тэгээ болно. За энэ дотор чи одоо элдв юм байхгүй гэдгийг би үргэлж сануулж байгаа. Ягаад гэвэл ер нь одоо бүх амьдрал Facebook дээр тогтж шít. Гар утсан энэ дотор л байна. Харин тийм бүх юм энэ дотор. Энэ дотор нэгэнт байгаа юм бол тийм ээ. Чиний өнгөрсөн ирээдүй одоо бүх юм байгаа. Энэ дотор завсар ингээд нэг авчирлагдсан энэ юм байхгүй биз? Байхгүй. Надаас одоо нуух юм юу ах вэ? Тий. Чи ер нь хөрөнгө чиний хэртэй хүн. За ер нь таарах хүн да. Яг зүгээр би тийм одоо үнэхээр одоо бурхнаас өгсөн надад тийм өгсөн сайхан гэр бүл үр хөөхөд те одоо хань тийм сайхан зүйлүүд тэргүүрээ би баян. А түүнээс одоо хураасан одоо барьсан юм бол байхгүй. Гэхдээ хураах нь яг хураах гэж санаарах нь гэж тустай том ажил байна. Би энэс маш их болгоомжилж байгаа. Биднээс 30 жил явах хооронд маш их юм олсон боловч бас их юм алдсан. Тэгсэн. Тэр нь юу байсан гэхээр биднээс буруу танилцаад буруу хүмүүсээ бас зөх төвшөнд ажилуулад ингээд нэг жаахан алдсан тал вэ гэхдээ тэр бол жижиг алдаа л да дайрдаг л алдаа. Ийм хоёр том нийгмийн хооронд нь сольж орж ирж байгаа одоо биднээс хайдвал тийм ээ. Туулдаг л зам. Харин тийм. Гэхдээ энийг баг хохирлолтой туулмаар байна. Тэгэхээр яаж цалингаар амьдрах юм өөр? Яг тийм тэгээд яг зөв гол нийгэм маань өөрөө тийм цалингаараа амьдрах тогтолцоог нь дэмждэг байвал тийм ээ. Тэрний төлөө өөрөө явж гин гэж ойлгож байна. Ер нь л тэгж л ойлгож байна. Би харин тэрийг анзаарсан. Тэрийг бол би анзаарсан. Тийм ч учраас би одоо өөртөө чинь танилцъя гэж бодож байна. Тэгэхээр одоо би тэр хотод амьдарч байгаагийнхад би энд хотын одоо символ бэлэг тэмдэг байж байна. Энийг зүдгэр амтан энэ гартаа түлхүүр бас бадам цэцэг атгсан. Энэ хөрхэн амтанд хөлөндөө могоо гიშгсэн. Тийм ээ? Тий. Үүлийн өр могоо гიშгдсэн ийм манайд Монгол улсын хамгийн чухал зэг штэ Улаанбаатар хот маань бол ерөөсөө одоо өөрөө энд юу хийдгүүлээ төлөөлөгчөөр байсан. Үгүй би бол одоо яг Америкийн худалдааны танхим хүй. За л орё наад хөрж орё. Өөр сонирхолтой болчихлоо. Facebook. Би Facebook-ийн нэлээд идэвхтэй хэрэглэгч. Одоо ер нь өдөрт хэд хэдэн пост оруулдаг. Минийх одоо Жавхлан төгс Ганбаатар гэдэг ийм Facebook байгаа. Пэйж нь болохоор Ганбаатарын Жавхлан төгс гэдэг ийм нэг пост пэйж байгаа. Тий. Жавхлан төгсөө дандаа ардна. Ганбаатарыг урд нь хийж яваарай. Нэгэн цагт хэрэг болно. Тийм бах тий. Тий. За тийм учраас хоёулаа цаашаа явна. Энэ яасан мундаг зураг байх чи буцаад энэ нүрнийхээ энэ үү? За энэ ямар энийг одоо би бас энэ хаан банкны л одоо офсоос байхад навсан. Яг үндэ бол зургийн сайн мэдэхгүй надад маш их таалагдсан учраас би авсан. Маш их хөдөлгөөн байна тийм үү? Тий, энэ чирээс ингээд иймхэн зайд ингээд бүхэлдэн тэр адуун сүргийг багтаагаад ингээд малчин ардыг хоньтой, хадтай, чулуутай тэнгэртэй бүгдийг багтаацаа аюугаа зураг байгаа зү. Тий, надад бол наадах чинь нэг эргэх хөдөлгөөн, хүний амьдралын ер нь ертөнцийн эргэх хөдөлгөөн. Тий. Амьдрал бол ингээд тасралтгүй үргэлжилдэггүй. Тий. Ингээд хизээ тасралтгүй үргэлжилдэг маа гэдэг санааг илэрхийлэх их гол зураг. Уруудаж өгсхийн бэлэгдэл байна. Харин тий. Их сайхан зураг байна. Зураач нь хий. Би одоо сайн мэдэхгүй юм яг үндэ. За наадахынхаа зураачийн нэрийг олж аваа. Олж авах хэрэгтэй байна. Хоёрдугаар тэгээд бас хоёр дахь ажил бол одоо та нар зохиогчийн эрх гэдэг юм дээр их анхаарах хэрэгтэй. Бүр алхам тутамдаа. Тэгэхээр энэ би энэ нүүрний хуудсандаа тавих гэсэн юм аа. Тавьсан юм аа. Тэгээд нэг хүн зөвлөсөн. Тэгээд би танаас нь зөвшөөрөлт авчия гэдэг тийм ажлыг эхлүүл. За тэглээ ойлголоо. За би танилцуулахаас өмнө илүү сургуулиас эхлүүл яасан гэж бодоод байна. За тэгээ бага наснаас эхлэв тий.
За миний бага нас бол одоо үндсэндээ маш одоо сайхан тийм. За бага насны зураг энэ. Тэгээ энэ бага насны зураг биш. Бага наснда тий, бага насны зураг биш. Энэ бол миний аав ээж хоёр. Энэ сайхан зураг гэдэг маш яг бидний үеийн одоо модорхож исэн энэ цамцны зах энэ үүс энэ бол одоо мөн байгаа сте тий. Тийм байна. За энэ болохоор миний бүр бага насны одоо өвөөтэйг авах болсон зураг байна. За өвөө дээр чинь нэг жаахан тогтъё. Өвөө чинь хэн гэдэг хүн байсан. За энэ өвөө маань болохоор манай аавын аав буюу Отхон банд. Отхон бандгаа болохоор ерөөсөө насаараа одоо донор хийсэн хүн байдیں۔ Донор цусны донор цусаа өгж исэн. Спортын төв ордонд ажиллаж исэн ийм хүн байдیں۔ Тийм тэгэл одоо маш сайхан одоо хүүхдүүдэд ач нараа харж ингэж тусалдаг ийм сайхан өвөө. За миний аав ээжийн аав болохоор гүрсэд гэж одоо маш алдартай ийм дипломат хүн байгаа. Тийм байна. Сэхэдэн гараад ирдэг. Тийм байна. Тухайн үедээ одоо Бээжинд маш олон жил Монголыг одоо төлөөлөн сууж Монгол Хятадын харилцаа ч одоо 60-70 он цэцгэлэн хөгжиж исэн үе шүү дээ. Тэр үед одоо жинхэнэ гол үүргийг гүйцэтгэсэн хүн байдаг. Манай өвөө Хятад хэлний одоо орчуулагч дипломатч хүн байсан. Тэгээд тэр дундаа Монгол Хятад хэлний анхны толь бичгийг зохиосон. Энэ зурган дээр ингээ харах юм бол яг тухайн үед одоо намайг тийм ээ энэ бол нэлээд одоо нас өндөр болцсон үеийнхэн зураг. Өвөөгөө бол одоо би ийм л үед л одоо санд. Тэгээ өвөөгийн очихоор нэг сайхан юм маш их номтой тэгээд Хятад хэлэн дээр би яг үндэ тэр үед бас жоохон Хятад хэлэн жоохон дурггүй. Тэгээд одоо тий тэгэл хөөгд олсон хойно тэгэл одоо дөнгөж 90-ад онд ч нөгөө перстав гэдэг юм гарцсан байсан шүү дээ. Тэгээд дөнгөж тэгэл одоо өвөөгөндөө очиж перстав үздэг. Тэргээр чи нөгөө бүрслээ нөгөө гоё кинонуудыг чи үзэх гэж ерөөсөө 7 хоногийн бүтэн сая нэг хуруу дарамт болж хүлээдэг тийм хөлтөөс. За гадаад харилцаа дипломат ч өвөтэй. За. Тэгэхээр таны хотын айл байх нэ? Тий, ер нь хотын айл тий. Манай аав бол ихтэй одоо үр хангаан нарийн тэл одоо угшил нь бол энэ зураг болохоор яг энэ Чехэд авахгүйсэн Москвагийн тий гутлын мэрэгжил эзэм гутал хийх мэрэгжил эзэмшгээр очив ийм зураг. Тэр үеийн зураг байгаа тийм. Тэгээд одоо аав маань бол бас олон ямар нэлээд олон жил бас энд ажилласан. За. Тий. Миний гэр бүл бол гэр бүлийн маань хүн одоо Америк бүсгүй байдаг. Линда гэдэг. Яахан загснахаа хаяалаа. За чи чинь Америкийн хүргэн. Тий, Америкийн хүргэн. Танай гэргийн чинь бол Монголын бэр. Бэр тий. Тэгээд маш олон жил бас Монголд амьдарч байгаа юм өсгөө. Одоо яг тухайн үедээ бол англи хэлний багшаар одоо Монголд ирсэн тийм. Тэгээд хөдөө орон нутагт ялангуяа Увс, Ховд, Баруун аймагуудаар тэг анх надтай танилцахдаа тийм одоо баруун аялагтай монголоор ярихтай. Тийм сонир. Тэгээ ямар баруун зүг аялагтай. Тийм тэгээ би заримдаа ингээд таксинд их нартайгаа суугаад явхаар таксины жолооч нар асуудаг байхгүй юу? Хаанах их байх хэрэг би хотын залуу байгаа. Энэ хөдөөний хүүхэн байгаамаа. Тэгээд гэж хэлдэг байсан. Тийм. Ягаад гэвэл монголоор бас их сайн ярина. За урд өмнө байдаг бах юм сүүлийн үеийн гэр бүл дотроос танай гэр бүл бол ер нь Америк Монголын харилцааг амьдралдаа тууштай хэрэгжүүлж байгаа. Яасан сайхан Монгол хайртай. Тийм Монгол хайртай. Монголчуудад хайртай. Тийм хайртай. Аргагүй. Тийм үнээр одоо сайхан айлтай юм сайхан одоо нөгөө зан сайтай айлт хүн бүхэн цуглан замаг сайтай нууранд одоо шуу болгон цуглан гэдэг шиг яг л одоо ийм. Яасан сайхан. Энэ гурван хүүхэд бол одоо миний охин инх ивэл одоо 11 настай, миний хүү инх билгүү 9 настай, инх эрдэнэ нь бол 5 настай. За би тэнд хүүхдүүдийн хэл ямар хэлтэй вэ? За ер нь англи, монгол аль хэлгээр л тий. Болчлон одоо англиар гэртээ ярьцгаагаад байна. Энийг сонин зураг харуулъя танд. Яг энэ одоо эхнэр төрж исэн үед би одоо энэ хөөх охин зурсан. Урлын бодгонд. Урлын бодгоор зурсан. Урлын бодгоор зурсан. Тэгээ ямар охин зурсан гэж бодож байна. Ийм хөөх охин зурсан. Ямар юм бэ? Ийм л охин одоо тэр үедээ гарч ирсэн. Тийм үнэхээр одоо дорхнол том болох юм. Тэгээ би зүгээр танд яг сайн дурсгалтай юм хэл. Саяхан хүний амьдралд чинь нэг мөрөөдлөд байдаг те нэг гоё тий. Тэгээ би нэг аавтайгаа ер нь сайхан цаг өнгөрөх юмсан гэж бодож байгаа. Өнгөрсөн жил бид хоёр Европоор хамтдаа аялсан. За яасан сайхан.
хүний амьдрал бас нэг найзууд маань хэлээд идэв. Нэг тийм боломж тэр болгон тохиолдолд автаг авахулсан зураг тэрч болгон байдаггүй бараг тийм ээ. Тэгээ энд нэг Монгол үг л дээ. Аавын бид газар үзгэж тийм ээ. Тийм. А надад бол одоо хүүгийн байгаа дээр өндөр уулыг харгасан гоё үг орж ирж байна л хүүгийнхээ байгаа дээр гэж. Тий. Одоо миний дүүнэр би одоо 3 дүүтэй, 2 эрэгтэй, 1 эмэгтэй. Тэгээд одоо нэг нь бол Америкт аавын сууж, энэ манай гэрт авахулсан зураг байна. Одоо 2-3 жилийн өмнө авахулсан зураг. Миний отхон дүү маань отхон төгс гэд отголцсон. Өвөөгийнхөө нэрээр отхон банд гэдгийн отхоныг аваад тэгээ манайхан бүгдээрээ төгстэй. Жавхлан төгс, саруул төгс, оюун төгс, оюун төгс гэх тий. Зөв. Энэ Линда юу хийдэг вэ? Линда болохоор орчлон сургуульд англи хэлний багш. Ерөөсөө л багш хүн. Маш олон жил багшилж байна тий. Өнгөрсөн жил бас эхнэр маань бас шагнал авсан. Тийм босрлын тэргүүний ажилтан. За. Би нэг юмд бүр итгэл төгс боллоо. Ягаад гэвэл ийм сайхан хүмүүжлтэй ажиллаж хөдөлмөрч гэр бүлд өссөн. Бас тэгээд ийм гэр бүлтэй хүн. Тэгээ бас цалин цуургасан гайгүй юм биш үү? Тийм учраас би явж байсан өөрийн чинь бол нэг юмд итгэлээ тэр бол нийтийн мөнгөнд хурууд өрөхгүй л хүн байна. Хүний жидүүг булаахгүй л хүн юм байна. Тийм ер нь бол наав чинь жидүү одоо яг л жижиг дундүүлдэр штэ. Тэрийг эрхэлж хуруу хумсаа хоохолж 5 цаас болж чамд тавхтай хоол тавьж исэн хүн. Яг үнэ. Тий. За, Фрэнц гэж байна. За, Фрэнц байна. Бас сургуулийн тухай ярьж болно. Найзуудын сургуулийн тухай ярих уу те. За, сургууль маань болохоор би яг ажилчны орионд одоо тухайн үед чинь социализмын ажилчны орон гэж байна. Тийм. 120 тий. Үйлдвэртэй яг тэндэл одоо би төрж өссөн хүн байхгүй юу. Одоо 10 жилдээ бол 52 дугаар сургууль гэж. Одоо Хосе Мартины нэрэмжит 52 дугаар сургууль гал мандах багшийн одоо шав 10 жил яг энд 7 дугаар анги хүртлээр би сураад дараа нь өөр 38 дугаар сургууль би очиж ирсэн. Мундаг сургууль аа, мундаг сургууль. Одоо энэ ингээд онц сурлагтнууд явахгүйсэн зураг. Ленин багштай авахгүйсэн зураг. Ленин багш дээрээс нь хараад байна. Дээр нь хараас ээж байгаа тийм. Одоо нэг өдөр л ээж маань гэртээ өрөөд ирсэн чинь миний хүн маргааш өөр сургуульд явна шүү гэсэн. Үгүй юу гэсэн үг юм бэ би ч одоо гэсэн чинь. Тийм ангидад ассан. Тийм тэгсэн чинь ээж чинь хувийн чинь хэргийг бүр авшид өгцсөн. Тэнд нэг гол сургууль орж ийн миний хөө тийшээ яв. Тэгээд англи хэл үздэг хүн болоод одоо дээрээс ингээд эхэлсэн. Дээрээс чамайг тэгвэл аваатайгаа гэргий тэгээд замын заацны шатын тавьж өгсөн биш. Яг цаг идэгж өгсөн. За тэгээд би 38-ыг төгсөөд дараа нь бол олон улсын харилцааны дээд сургуульд сурсан. Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан одоо аавын бас нөлөөгөөр чех хэлнэ ингээд орсон. Чех хэл. Тийм үтсэн. Өвөөгийн замаар аавын нөлөөгөөр тий. За. Тэгээд тэрний дараа Монголдо нэг 5 жил орчим ажиллаж хагаад тэгээд Америкийн нэгдсэн улсын Виржиниа Бич гэдэг хотод байдаг Regent University-д одоо сурсан их сургууль. Тэндээ бол би магистра 2 магистр хамгаалсан. Эхнийх нь болохоор төрийн удирдлага, хоёр дахь нь бизнесийн удирдлага гэсэн ийм 2 одоо зүйлээр хамгаалж ирсэн юм байна. Тэгээд бие бэлтжижээ. Тийм. Тэгээд тэр үедээ одоо бас нэг манай энэ багш нараас нэг мундаг усад байгаа. Энэ Charles W. Dunn гэдэг одоо Charles Dunn гэдэг энэ Fulbright гэдэг Америкийн том тэтгэлэг байдаг. Тэр тэтгэлгийг одоо удирдах исэн хүн. Жорж Буш ерөнхийлөгч Билл Клинтоноор сонгогдож ингэж хамлагдаж ажиллаж исэн хүн байдаг. Маш мундаг тийм хүн байдаг. Энэ миний багш нар дотор бас Джон Ашкрофт гэдэг энэ Америкийн ерөнхий прокурор байсан хүн байдгийг. Тэр хүн ч гэсэн бас ингэж зааж исэн. Энэ багш нартайгаа Монголынхаа тухай ярьж юу? Ярьлгүй яах вэ? Ярьж чинь тийм мундаг түүхтэй, мундаг одоо Чингис хаанаар нь ч мэднэ, тэр цэргийн эрдэм мэдлэгээр нь ч мэднэ, дипломат албаар нь ч юу мэднэ шүү дээ, тийм ээ. Тэгээд ямар сандаа манай сургуулиуд дээр маш олон тийм одоо гадны зочид бас ирдэг байсан. Одоо энэ бол жишээлбэл миний одоо нэг багш байгаа. Доктор Молфорд гэдэг одоо бизнесийн удирдлагын хүн байна. За. Тийм. Тэгээд манай сургуулиуд дээр бас нэг тийм юу ирдэг байсан юм аа. Эндээс нэг гэрэл тусаад надад харагдахгүй наа чинь төр зур. За. Юуны энэ болохоор Нью-Йоркийн амбан захирагч Руди Жулиани гэж хүн байгаа. Руди Жулиани. 9 сарын 11 нөгөө 2 өндрийг унаасан шүү дээ. Яг тэр үед одоо амбан захирагч нь хийж ирсэн. Аа. Тий.
хамгийн хүнд үед Тий. Жорж Буш ерөнхийлөгч Руди Жулиани. Яг манай дээр ингээм юм лекцүүд ирж уншдаг байсан. Би тэгээд тэр нэг юм оюутан элчин сайдгийн хөтөлбөрт хамрагдаад тэр одоо лекцийг зохион байгуулахад бүх тусалцааг нь үзүүлж ингэж үйлчилж оролцдог хүн байсан байхгүй. Тэгээд тэрнийхээ далим нэг одоо ашиг тусна энэ хүмүүстээ үнэгүй зураг авахгүйдэг. Тийм боломж гарч ирсэн. Үнэгүй зураг авахулна гэдэг тухай нэг жоохон тодорхойл да. Энэ гадаадын том зочтой чинь ингээд зураг авахлахаар мөнгө нэх штэ. Тий. Тэгэхээр одоо тэр үедээ би ингээд нөгөө арга хэмжээгийн сайхан зохион байгуулж өгчээсэн учраас надад одоо зураг авахгүйх тийм боломж. Одоо энэ жишээлбэл одоо Forbes гэх сэтгүүлийн одоо тийм ээ эзэн ноён Forbes-гоо өөрөө байгаа тий. Тэрнтэй авахгүйж исэн зураг нэг тий. Цаашаа хараа зогсчихсэн ч хамаагүй Forbes дээр гарчихтал болно гэдэг. Тийм харин тий. Энэ болохоор дөрөвний ярддаг ерөнхий прокурор Джон Ашкрофт Америкийн. Энэ манай хууль зүйн талаар энэ хүнтэй юм ярьж ирсэн үү? Ер нь ярьж ирсэн. Жон тийм түүхөр зөндөө байгаа үү? Тийм байлгүй яах вэ? Энэ хүн болохоор одоо түрүүн та надаас асуусан төгөлдөр хур тоглолдог гэж маш сайхан төгөлдөр хур тоглолдог хүн байна. Тэгэл одоо энэ хичээлээ заачаад бид нар заримдаа гэрт нь урагдж очино. Тэгэхээр тэрийг ингээл төгөлдөр хураа тоглоол шүлэг найргаа уншаал нөгөө хуулийн хүн гэж хэлэхэргүй тийм мундаг одоо сайхан хүн байдаг байсан. Тийм. Биднес нэг хатуу төмөр сахилга батны дунд байсан болохоор хуулийн хүн баргал хөгжим тоглох нь оройтой байсан юм шүү. Ер нь бол тийм байсан. За тэгээд сургуультай байж байхдаа би бас Америкийн Конгресс дадлага хийх боломжтой гарч ирсэн юм аа. Тэгээд энэ болохоор Конгрессмен Жо Питц гэдэг хүн байгаа. Энэ хүн болохоор Монголд бүр 90-ад онд ирж ирсэн. Анх одоо манай хурлын гишүүдэд одоо Лүндэ Жансангой энэ төр сайн мэддэг юм билээ. Тий. Америкийн одоо Пенсильвани мужаас сонгогдсон 16 дахь хоригоос сонгогдсон хүний офс би бас нэг 2-3 сар бас дадлага хийж ажиллаж илаа. Тэгээ сайхан хүн байдаг. Тэгээд яг Монголоос намайг ингээд өөрийнх нь офс дээр дадлага хийх гэж байна гэд маш их одоо уриалгахнаар хүлээж авч ингэж ажилласан хүн байдгийг. Намайг 2010 онд дадлага хийж явах үед нөгөө BHP гэдэг компани газрын тосн тэр Америкийн том далайд тий ингээд асгараад тэгээ бүүн асуудал болж ирсэн. Экологийн бохирдол. Тэгээ Конгрессийн гишүүд дотроо энэ газрын тосны компани удирдлагуудыг урьж авчирж байгаа. Тэднэрт бүр ингээд нэлээд тийм том одоо сонсгол зохион байгууллаа. Тэрэн дээр нэг оролцох тийм боломж бас одоо гарч ирсэн. Энийг дагаж янз бүрийн тийм Конгрессийн хурал чуулганууд нь бас оролцох боломж байдаг байхгүй. Тэгж явах үед бас яг тэнд одоо тийм бас үе гарч байлаа. Тэгээд тэгэл бас их сайхан туршлага, их сайхан тийм дурсамжтай байдیں۔ Энэ одоо Конгрессмен Жо Уилсон гэж хүн байгаа. Бүгд найрамдах намын. Одоо энэ хүн бол Конгресс дотор нэлээд бас нэртэй. Яг ингээд ардсан намынхныг та нар ингээд худлаа яриад байна гэдээ бүр ингээд ширээгээ зохиод ингээд босоод ирсэн. Тэгээд тэр одоо зүйлээс нь болоод энэ Жо Уилсон бол Конгресстэй бас алдартай тийм гишүүн болсон. Та нар худлаа ярьж байна гэж Конгресст хэлж чаддаг хүн. Манай прокурор энэ танхимаас чинь шудраг ёс эхэлдэг юм уугүй юм уу гэж асуусан. Тэр үнэхээр мундаг. Надад бол аюу таалагдсан тэр. Тэр бол маш том зориг, маш том одоо бас тий үнэхээр өөрөөх нь дотроос гарч байгаа тийм өгшөл. Бүр ингээд бухимдал нь хүрээд тэгээд бүр зэвүүн хүрээд тийм ээ. Одоо та нар ингээд одоо тэгэхээр энэ бол ерөөсөл та нарын цаг ирсэн шин тоолол шин хүмүүсийг хүлээсэн ийм үе. Тийм шин нийгэм шиний одоо арай өөрөөр маш их юм олсон биднес маш их амжилттай байсан. Бид ганцаархнаа энэ далай дунд нэг жижигхэн арал эрхчлөөний арал байна. Тэгэд би мөрөөдөлтэй гэж хэлж чадах өнөө үе. Бид чинь мөрөөдлөө шал өөр мөрөөдөлтэй байтал гинтхэн юм солигдсон юм чинь. Нөгөө мөрөөдлүүд маань ингээд хөрсөн дээр бууж ихэлсэн л дээ. Коммунизм байгуулна гэдэг мундаг мөрөөдөл байлаа. Тэр маань байхгүй болчих. Тэг коммунизм наа. Намайг нэг тэгээд миний нөгөө мөрөөдөл хөрсөндөө бууссан. Тэгээд танаа аав чинь гэртээ гудал хийж эхэлсэн. Тий. Би хүүхэлдэйн киногоо хийж эхэлсэн. Үнэ мундаг аа. Тий. Тэгэхээр энэ мөрөөдлийн тухай. Тий. Монголынхаа мөрөөдлийн тухай чи энэ хүнтэй ярьж байсан энэ хүмүүстэй. Ярилгүй яах вэ? Тий. Тэгээд Конгрессмен Жо Питц бол бүр яг надад хэлжсэн тий. Тэгээд үнэхээр одоо Монголд анх ингээд Конгрессийн улсын хурлын гишүүдэд яаж парламент гэдэг чи яаж оршин тогтнодын юуны төлөө байдгийг гэдэг яриа. Тэрнээс хойш Монголын төлөө маш их санаа зовдөг тийм. Бас нэг дээхэн
одоо бүр галын машин хүртэл Монгол бэлгэлж исэн юм баггүй юу? Тийм үү? Тий. Тэгээд тэр хүнээс сонсоход бол надаас ингээд яг дадлага хийж явах үед Монгол одоо ямар хөө шатанд явж гин яаж гин одоо парламентд явсан тогтож гин үгүй юу гэж маш их олон юм асуудаг ярьдаг юм байсан л та. Тэгээд надад тэр болгонд нь сайхан би хэлэн тийм ээ мэдээж одоо бид нарт сайн сайхан зүйлүүд байна, олсон зүйл байна, алдсан юмч бас их байна, авилга ч гэсэн ингээд маш их газар авсан байна гэдэг бас ингээд хэлж ярьдаг л байсан тийм. Гэр бүл чинь саяын одоо энэ Америкт сурч энэ ажиллаж байхад чинь бас хамт тий танилцсан. Бид хоёр ч нэг Монгол танилцсан шүү дээ. Тий би тэгээд Монгол танилцчихад буцаад Америк руу явнаа, сургуульд явнаа гэд ингээд явсан. Орхиод явсан уу? Үгүй хамт явсан тий. За тэгээд яг хуу миний хувьд одоо ажлын хувьд бол яг хуу би яг их сургуулаа төгсөөд байж исэн чинь надад нэг тийм санал ирсэн юм аа. Тэр нь ямар санал вэ гэхээр ийм нисхийн компанид ажиллах уу гэд. Тэгээд би 5 жил одоо энэ Blue Sky Aviation гэдэг компанид би нислэг хариуцсан менежер гэдэг ажлыг хийж исэн 5 жил. Тэгээ энэ дотор ч энэ бол нөгөө Америкийн онгоц одоо Blue Sky Aviation гэдэг 8 хүний судалтай юм чартер онгоц аахгүй захиалгаар нисдэг. Тэгээд энэ Blue Sky Aviation компани бол Монголд маш их үүрэг гүйцэтгэсэн л дээ. 2000 онд яг анх онгоцыг хүлээж аваад байж явах үед бол юу яасан бэ гэхээр яг ингээд Аляскаас бүр Аляск дээгүүр Америкаас Аляск дээгүүр дамжаад бүр ингээд ингэж ирсэн. Тэгээ энэ онгоцны нэг давуу тал нь бол ингэж нөгөө юу яаж болдог? Хаанч бууж болдог. Тэгээд түргэний нислэг үлддэг. Тийм биш. Тэгээд маш олон хүмүүсийг одоо ингэж аварсан. Амь насын. Миний бүр ялангуяа нэг үе одоо сандын Архангаагаас бид нэр цэцэрлэг хотоос нэг дуудлага авсан. Би ч одоо нислэг хариуцсан менежер байсан учраас утсаа өрөөс унтрах ирэхгүй 24 цаг над дуудлага авна. Ямар нэг өвчтөе зовлонтой хүн залах юм бол би бэлэн байх хэрэгтэй. Тэгээ аваад би яадаг байсан хэрэг одоо ярина. Тэгээ цэцэрлэг хотоос бүр нэг золбцсон нэг өсгөө хүртэл авчирч ирсэн. Тэгээд маш хэцүү юм байлээ. Яг ингээл хүн чинь ороод харангууд чинь ингээл тийм. За ингээд 5 жил ажилласныхаа дараагаар би Америк руу сургуульд явсан. Сургуульд явж ирээд сургуулийн диплом сургуулийн диплом эдрийг харуулж болно тийм. Сургуулийн диплом маань бол яг энд байж байгаа. Монголын диплом бол олон улсын харилцааны дэд сургууль тийм ээ. Тэр үедээ бол одоо ингээд харуулах юм бол энэ л байна л да. Сургуулийн дүн байна хөө. Тийм байлгүй. Энэ одоо яг миний гадаад албаны ажилтнаар 99 онд ингээд төгссөн гэсэн юм маань байж байна. Юу судлаач гинэ? Чех судлал. Тийм ээ. Чех судлал. Тийм. За Америкийн сургуулийн маань диплом бол бас энэ байна. За ойлгомжтой. Тийм. Яг эндээс хүмүүс орж үзэг тий харж болно. Зөв болгоод үзэг тий. Одоо би тэр бол яг цааш нүггүй. Тий. Тэгээ яг би зүгээр ажлын туршлагын тухай түрүүн ярьж ирсэн тийм. Тий. Тэгээ би 11 онд Монголд анх ингээд ирээд нөгөө конгресс хамтран бодлого хийгээд ингээд дуусаа сургуулаа төгсөөд ирээд оюу толгой компанид 3 жил бас гадаад харилцааны зөвлөх гэдэг нэг ажлыг хийж исэн юм аа. Тэгээ тэр үед чинь дөнгөж эдийн засаг яг ингэж бужигнж исэн 11 онд хамгийн өндөр өрсөлдөлттэй эдийн засаг байсан тийм ээ. Манай Монголд тэр үед одоо ер нь бараг л нөгөө шинэ баяны нөгөө жаахан өндөр байсан тий. Тэгээд 2015 онд болохоор Mera гэдэг компани байдаг өргөмлөг тэсэлгээний. Mera. Тий. Сонссон. Тий. Энэ болохоор ухаан удгийн уурхай дээр өргөмлөг тэсэлгээ хийдэг. Дээр нь сүүлд нь бол оюутлахаар ингээд орсон. Тэгээ надад нэг яг энэ дээр би хуваалцах нэг гоё юм байгаа. Тэр юу гэхээр би Mera компанид бизнес хөгжлийн газрын захирал гэж очиод тэгээд надад бас төсөл хэрэгжүүлэх юм боломж гарсан. Тэгээ 3 юм төсөл. Тэр нь болохоор тэсэлгээний үйлдвэр байгуулах, тэсэлгээ хэрэгслийн үйлдвэр байгуулах. Одоо уул уурхай зориулсан тэсэлгээний хэрэгслийг одоо Монголдо нэмэн үртэг шингээж, гаднаас импортоор авдаг ямыг авахгүйгээр доллароо энд үлдээж тийм ээ. Тэрэнд одоо нэмэн үртэг шингээж монголчууд өөрсдөө үйлдвэрлэх. Тэгээд яг 3 жилийн хугацаанд энэ 3 төслийг хэрэгжүүлээд 18 онд дууссан. Тэгээд надад ингээд нэг тийм Хятад, Чех, бас Америкийн юм технологиудыг ашиглаад энэ хүмүүстэй хамтраад ингээд үйлдвэрлэл одоо бий болгох. Одоо энэ жишээлбэл тэсэлгээний хэрэгсэл ингээд энэ алсын зайнаас нөгөө тэсэлдэг хэрэгслүүд баггүй. Тийм бас боломж ингэж гарч илаа. Одоо биднээс амьдрал таарлах муухай өхний хоёулаа тэсэлнэ заа юу. За цааш явъя. Тэг энэ ингээд нэг хям шиг харагдаж байгаа тий. Ингээд тийм олгоолсон юмс байхгүй чи тесрэх байц одоо тий. Бас тийм юм ингээд энэ Америкийн хүмүүстэй энэ Чехийн хүмүүстэй ингээд хамтраад ийм үйлдвэрүүд байгуулах боломж гараад тэгээд дараа нь юу болсон бэ гэхээр энэ 3 үйлдвэрийг ингээд яг үнэндээ ашиглалтанд оруулаа. Бид нар ч одоо 12 сарын 31-ний орой яг
Энэ хүмүүс ингээ баярлж явах ёстой шүү дээ. Бид нар үйлдвэр дээр үйлдвэрээ босгох гээд ингээд. За цаашаа. Тий, шинэ жил. Одоо цаашаа энийг бол ингээд энэ зөвхөн тайлбарын байгаа шүү дээ. Тий, байгаа. Тий. Ингээд одоо тий Мерагийнхан Austin Powder гэдэг компани байна. Тий. Тэгээ яг хоо ерөнхийдөө би зүгээр энд бас нэг 2 3 зураг харуулчих гэж бодсон. Саяхан би бас Америкт очиод Дональд Трамп ерөнхийлөгчийн өглөөний цай гэж байд юм байна. Өглөөний цай ба залбирал гэдэг тийм арга хэмжээнд оролцсон. Тэгээ миний бас амьдралын бас нэг том тэмдэглэвчтэй юм арга хэмжээ болсон тэн дээр. Тэгээ зүгээр нэг танд хэрвээ яавал тийм бас айгүй том арга хэмжээ өндөр түвшний зочид энэ төр ирдэг юм байна лээ. Тэгээд одоо миний ширээн дээр гэтэл одоо энэ жишээлбэл тийм ээ гадаад иргэн сайд залуу байх шээ тийм ээ. Америкийн биш Америкийнх биш энэ болохоор Сербих. Тий. Зөв. Тэгээ Сербийн залуутай танилцаад. Тий. Тэгээ энд одоо жишээлбэл яг нэг юм видео байгаа л да хэрвээ зөв сонирхол та яг ингээд цаана одоо Дональд Трамп ерөнхийлөгч яриад байгаа. Тий, ийм ойрхон л суусан. Тэгээд тэнд амьдралд бол маш их тийм олон завшаануудаас тохиолддог тийм ээ. Тэрний нэг нь л одоо энэ юм байна. Энд бол Бөөнбаяр. Бөөнбаяр тий. Тэр хэмжээгээр чамд бас ирчүүч зэрэг дотор нэг юм бүтээх хийсэн. Тий. Монголоо хөгжүүлэх хийсэн. Үүрээд явах юмсан гэсэн сэтгэл төрж байгаа. Тэгэлгэх. Бас нэг зүйл би танд дуртахад би бас ер нь залуугаасаа залуучуудын төлөө их ажилласан хүн байгаа юм. Залуучуудтай. Тэгээд ялангуяа нэг энэ YMCA гэдэг нэг залуучуудын байгууллагыг 2010 онд 13 онд найзуудтайгаа нийлж байгуулсан. Энэ залуучуудын цогц хөгжлийн төлөө ажилладаг юм байгууллага. Тэгээд спорт, соёл урлаг, боловсрол за тэгээд оюун санаанд зориулсан сургалтууд энэ төр ингэж явуулдаг. Тэгээд одоо энэ байгууллага маань 7 жилийн нас одоо зааварлаж байна. Тэгээд хурж байна. Тэгээд ер нь бол маш их залуучуудын төлөө хандсан. Энэ байгууллага болохоор дэлхийн нэг сонирхолтой зүйл нь бол дэлхий дээр хамгийн эртний хамгийн том залуучуудын байгууллага. Одоо энэ жил бол 223 дахь жил, 175 дахь жилийн, 176 дахь жилийн аваа тэмдэглэж байгаа. Тийм тэгээд ийм 3 спортыг үүсгэсэн байдیں۔ Сагсан бөмбөг, волейбол, футзалны хөлбөмбөг. Тий, хөлбөмбөгийг үүсгэсэн ийм байгууллага бас Монголд ингээд байгуулад ингээд залуучуудын төлөө бас өөрийнхөө мэдгч чадах юмаа зориулаад ингээд явж байгаа л хүнэлтэй ер нь бол тий. Тэгээд цаашдаа бид нар бас маш их тийм олон залуучуудаа хөгжүүлээд гадагшин янз бүрийн сургалтуудад хамруулад боломжийг бас нээж өгөөд тийм ээ би одоо нөгөө ташмурхан үг гэдэг шүү дээ тий. Та алдрын одоо боломжид гарсан бол чи тэр боломжийг бусдад чи нээж өг гэдэг тэр үг. Тэр одоо үгийн дагуу манай энэ нэвтрүүлгээр орж байгаа залуучууд бас яг адилхан. Ганбаатарын Жавхлан төгс. Ганбаатарын Жавхлан төгс гэдэг залуу хөлбөмбөгийн заалны хөлбөмбөгийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж байгаа юм байна тийм ээ. Хүн бүхэн танилцахтаа өөрөөхөөс хичмийг боддгийг. Би бол одоохон танилцсандаа баяртай болж эхэллээ. Яагаад гэвэл би өөрөө хөлбөмбөгийг хаалгач. За мундаг том өргөлтэй. Хамгийн чухал тий. Би өөрөө бол мундаг хөлбөмбөг тоглодог. Гэхдээ бүтэн сайн болгонд ер нь тоглохыг хичээдэг. Би тэгээ хаалганыхаа дэргэд сууж унтчих юм бол одоо гол бол үүрнээр орно. Хариуцлагатай. Тэгээд бартаарын ажилч маш чухал шүү дээ. Эртээр би нэг бартаар хийж үзсэн чинь үнэхээр хэцүү мөлий. Хэцүү. Тий. Давын Шармяга гэдэг нэртэй явсан. Сургуулиудынхаа дунд. Мундаг байна тий. Ер нь тэгээд социализмын үед ч одоо тэр спортод маш их ач холбогддог байлаа шүү дээ тий. За тэгээд хоёулаа цаашаа явна. Хөлбөмбөгөөс одоо ер нь бол ажлын хувьд бол тэгээд Америкт очиод ийм одоо юм болоод тэгэхээр чи одоо яг эрхэлж байгаа ажил чинь яг Америкийн худалдааны танхим. Тийм тэгээ би тэнд бодлого хариуцсан захирал гэдэг ажил одоо Америкийн худалдааны танхим Монголд байгаа салбар нь. Одоо Америкийн худалдааны танхимын Монголд дах салбар. Яг тэгж ойлгож байна. Америк Монголын хоорондын бизнес болон худалдаа хөрөнгө оруулалтыг одоо нэмэгдүүлэх тэрийг одоо шаардлагатай бизнесийн орчин бүрдүүлэх, сайжруулах гэдэг нь бол бидний зорилго. Нөгөө утгаараа наадах чинь 3 дахь хөршийн бодлого. Оо яг зөв. Тий 3 дахь хөршийн бодлого. Яг тэгэхээр би өвөгийн чинь тэр зорж хүсч явсан юмтай холбоотой шүү дээ. Тий. Бид 3 дахь хөрштэй байх юм бол тийм ээ. Бидний эдийн засаг бөгөөд улс төрийн сонирхол бидэнд бас
нөлөөлсөн байх юм бол Харин тийм. бид чи бас танилтай хүнд халын шинэ Өө бол яг саяхан одоо тэгээд тэр коронавирусын төлөө бас Америкийн засгийн газраас тийм 1.2 сая амд доллар гэдэг чинь бас баггүй мөнгө шүү дээ тийм ээ. тэр бол чи оролцсон биз. Яг яг тэрэнд нь бол оролцоогүй л дээ мэдээж Америкийн Суурийн тавьж. тийм яг зүгээр манайх бол яг элчин сайдын яамтай Америк элчин сайдын яамтай маш дотн ойр дотн ажилладаг. Элчин сайд Клежески эдэртэй бол ер нь ойр дотн их ажилладаг. Тэгээд үнэхээр бас яг сайхан элчин сайд томилогдсон маш их дотн байдаг. Маш их хүмүүстэй хамтарч ажилладаг. Тэгээд одоо Америкч өөрсдөө ингээд вирусэндээ баригдаад хэцүү байна шүү дээ одоо тийм ээ. Тэгж яхад одоо Монгол руу бас мөнгө явуулна гэдэг чинь бас нэг тийм улс төрийн хувьд бол бас нэг тийм хүн болгоны хийгээд идэх зүйл биш байхгүй. Тэгэхээр тэрийг бас бодит боломж болгож ийн гэдэг бол бас сайхан л та. Энэ хүнд ихэд биднээс ер нь бизнесмен хүнд ер нь жоохон дургу халтай. Яг тэгэхээр биднээс өөрсдөө нөгөө бүтээж өөрсдөө бий болгож байгаагүй. Бид бол соёл өөр соёл. Биднээс нүүдэлчин соёл. Бид бол байгальтайгаа зохицсон амьдардаг соёл. Гэтэл шал өөр соёл соёлын мөргөлдөн үүсэж байгаа. Гэхдээ энэ одоо ирж яваа соёлоос зогсохын арга байхгүй. Харин тий. Яг зүгээр энэ бол цаг хугацааны л асуудал. Ер нь бол яг зүгээр бизнесмен хүний хувьд бол маш их сад дотгорыг давж гарч энэ бүгдийг хийдэж штэ. Энийг одоо яг тэр бизнест нь ажиллаж байсны хувьд бол би одоо үнэхээр мэдэрдэг юм. Маш их одоо олон зөвшөөрөл, хүн суртал, за тэгээд тэр хөрөнгө оруулалт татах тийм ээ бизнес арга ухаан маш олон хүнийг ажилуулна, салинжуулна. Тэгэл одоо бизнесмен ч одоо ингээд баярын өдрөд болохоор чинь тийм ээ ажилчид нь цалинтай юу буюу тэр өдөр цагаан сард өгч чинь шинжил болж чинь тийм ээ тэгэхэд хүүхдүүд нь хоолтой байх уу гэдэг дэрийг л бодвол ингээл өдөр шөнөгүй явж байгаа шүү дээ. Тэгэхээр маш их одоо хүнлэж тэр хүмүүсийг одоо хайрлах одоо үнэлэх хэрэгтэй байна. Яг үндэ бол тэр үнэ энэ тухайд бол хүмүүсийн сэтгэл санаа аль хэдийн өөр болцсон. 2010 онд нөгөө оюутлахын гэрээ батлагдсанаас хойш тэгээ өнөөдөр хэд биднээс хувьцаа эзэмшигч болж явж байна шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ 1072-аас нэг 100,000 төгрөг тийм бас энэ чинь цаашаа шамлахаар чангаатах тийм шүү дээ. 10 сая төгрөг болно. Тийм шүү дээ. Хэрвээ биднес зөв явуулах юм бол энэ чинь 100 сая төгрөг зүгээр жил 100 сая төгрөгний зүгээр байж байгаа л авах зүгээр Монгол улсын иргэн байгаагийн хувьд тийм ээ. Ийм жоохон үнэмлэх үйлдэлсний хүчинд. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр үзэл бодол юугаа жоохон нээлттэй л байлгавал зүгээр юм байна. Тийм учраас би өөрөө чинь манай үзэгчид одоо та тэрийг үзэж байгаа хүмүүс хараад лав одоо нэгийг л бодож байгаа. Ер нь та нарын цаг ирсэн. Та нар аль хэдийн хөлн дөрөөндөө хүрсэн. Та нарын цаг тоолол эхэлсэн. Бие засаад гэрээ засаад гэдэг тийм ээ. Одоо чи бол бие бол маш сайхан одоо бэлтгэсэн байна. Тий. Чи гэрээ маш сайхан бэлтгэж одоо сайхан гэр орон бол санаа зовлтгүй. Одоо төрөө зас. Надад бол төрөө зас гэж хэлээд хэрэггүй. Яг зүгээр би явх хүнээр цай боо чанаа гэж байна. Харин тэрхүү бод татвалч. Би мэднэ. Би явхагаа мэднэ. Тий. Гэхдээ үлдэхийгээ бас бодохгүй болохгүй учраас л энэ нэвтрүүлэг хийгээд байна. Маш чухал тий. За ингээд хоёулаа нэг би нэг кофе чана. Тий. Бас зарим нэвтрүүлгийн коммент дээр надад цайгаа өгсөнгүү, юу кофегаа чанж өгсөнгүү энэ төр гэсэн одоо тийм гомдлоо ийм өрөөр арга хэмжээ аваа хоёулаа. Тэгээд нэг чухал газар хоёулаа ярилцлага хийн заяа. За ийшээ баярлалаа. За ингээд өөртөө чинь энэ кофе уух зур Ганбаатарын Жавхан төгс гэдэг сайхан залуутай одоо насыг төрж байна. 42 одоо энэ жил 43 хүрэх гэж байна. Тийм могожилт. Тийм үү яасан сайхан 43 таа залуу байна. За бид хоёр Монголын түүхийн сэжин болсон сүүлийн үед бидний дунд бас бодох ёстой болсон ийм ханы дэрэг дэрээ зогсож байна. Энэ хан дээр байгаа энэ одоо их засаг хууль тэгээ энэ Ваврын бичиж байгаа Монгол диалог гэж хавцас тэрэг Монголын энэ хавцас тэргүүд үргэлжилсээр л байна. Энэ шараар тэмдэглэсэн болгоно дандаа буудан алав, хороо, тий, шоронд хийв,
Монгол төр зүтгэсэн үндэ халтай гэдэг нэг үг нь шүү дээ. Тэр чинь Монгол төр нь өөрөө халтай байсан биш. Тий. Тэр төрийг Ажилуулж үүлэх гээд байгаа нөхдүүд тэрийг халтай болгоод байсан. Тийм учраас энэ дээр бол нөгөө сайхан бүр ширхэгчлэн бичсэн байгаа. Зүгээр энд харахад бодоо Понцогдорж нар 22 онд, Данзан 24 онд цаазлуулсан бол Сүхбаатар 23 онд, Богд хаан 24 онд с ิจ гдгээр өөд болж байна. Энэ бол харамсалтай тэр. Ганц өгүүлбэр. Тий. Гэхдээ энэ бол аимшигтэй их хохирол, аимшигтэй их харуулсал. За энэ номон дээр энэ соёлын хувьсгал хэмээх энэ их үүмэн донд өөр монголчууд маань хэрхэн хядуулж ирсэн тухай. За тэрний тэр яргалж ирсэн яргын тухай уншиж энэ дээрээс унших юм бол за энэ бол тэгээ би уур хүрээд энэ бүр юм шүрүүтэй хадаад хадангууд дотроос цамцсан байна тий та энэ дээр цус гараад байна. Тийм байна. Энд цус үсэрсэн байна. За тийм байна. Тэгэхээр энэ өөрөө нэг жижиг урлагийн бүтээлтэй хүн ер нь өөрийгөө илэрхийлдэг шүү дээ урлаг. Тэглгүй яах вэ? Тий. Тэгээд цаашдынх нь одоо магадгүй бидний одоо хаанаас ямар салхи шуураад байгаа одоо ингээд үүл мүүл тэгээд зүг бурууг нь би мэдгүй. Одоо ингээд Санжийн баяр ингээд доошоо зүгээр би одоо хүрэл сүхийг бол маш их хүндэтгэж байгаа сүүлийн үед. Тий. Гэх мэтэр. Тэгээ ийшээ ингээд харангуут энд одоохон Мао Путин тийм ээ. Тий. Орос Монгол. Тий. Тэгээд дунд нь тэр ирээдүйг иш үзүүлсэн бошгонууд бошгууд тийм ээ. Энэ одоо юм бол бидний яг амьдралыг бүр энэ номон дээр бүр батлан цуглуулсан хийсэн ном л доо. Яг аваач зооцсон байна л. Юм ванга. Тэгэхээр бидний амьдралд байгаа хүмүүс маань чи бид ялангуяа та нар ирж яваа цагийнх нь энийг одоо дотор сэтгэлдээ сайтар агуулж явах хэрэгтэй. Бид хоёр хөрштэй. Хоёр сайхан хөрш, хоёр тал. Хоёулаа мөнхийн хоёулаа мундаг сайхан гэгч бид бас бодож явсан. Сайтаж муудаж явсан. Тий. Гэвч бид хөрш хിവэрээ л байгаа. Тэгэхээр гурав дахь хөршийн тухай асуудал гарч ирсэн. Энэ гурав дахь хөршийн тухай асуудлыг одоо тэрний үр дүнг үзэж байгаа хүн бол өөрөө гэж би ойлгож байна л дээ. Гамбатарын жавхлан төгс. Тий. Энэ тухай нэг жоохон хөөрөөч хөө. Тийм яг тэгээд 3 дахь хөршийн бодлого бол манай одоо гадаад харилцааны маш том чухал бодлого. Яг үнэхээр энэ хоёр том хөршийн одоо тэ хаялганд за тэгээд тэдний бас зарим дарамтанд тийм ээ Монгол улс бол маш одоо олон бэрхшээл зовлон туулж исэн. Гэхдээ энэний бас нэг одоо баталгаажуулж одоо энэ нөгөө сандвич тийм ээ болж байгаа одоо нөхцөл байдалд бол яаж өөрсдөө амьд гарах вэ? Яаж өөрсдийнхөө тусгаар тогтнол яаж өөрсдийнхөө эрх чөлөөг одоо хамгаалах вэ гэдэг бол маш чухал юм зүйл явсан. Энэний өвчнөд маш олон одоо зүйл хийгдчихлээ тийм ээ. Уран улсын хилцээргээл одоо хяактын хилцээргээл ярил зөндөө олон юм бий. Гэхдээ яг одоо сүүлийн одоо 90 оноос эрсдэл хөгжснөөс хойш бол 3 дахь хөршийн бодлого маш хүчтэй явагдсан. Энэ бол өөрөө бидний бас нэг одоо эдийн засаг болон тусгаар тогтнолын бас нэг том баталгаа. Тийм яг энэ дээр бид нар бас Америкийн нэгдсэн улс за тэгээд Япон одоо Европын холбоо гэдээ бусад энэ 3 дахь хөршийн бодлого төр маш одоо амжилттай явж байгаа. Үргэлжлүүлэн одоо тэгээд бид нар бас энийг улам илүү одоо амжилттай болох хэрэгтэй. Дөнгөж саяхан үрдээ одоо бид хоёул түрүүн бас яриад зогсчихсон тийм нөгөө элчин сайд бас ингээд яг энэ хэрэгцээтэй үед нь бас ингээд тусламж илгээлээ гэдэг тийм ээ. Тэрнтэй адилхан Японч гэсэн одоо бидний хувьд маш том одоо сэтгэлтэй ард түмэн шүү дээ тийм ээ. Тэгэл одоо Европын холбоотой бол бид нар одоо социализмын үеэс бас холбоотой байлаа. Болгар тийм ээ. Тэгэл одоо Польш, Чехословак гэл ингээл ярил зөндөө олон тийм холбоосууд бидний хувьд байгаа. Тэгэхээр энэ болгон бол одоо үнэхээр одоо цаашдаа энэ бодлогыг бид нар хөгжүүлэх гадаадын хөрөнгө оруулалт. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс гэж юусоо байхгүй. Сингапур, Хонконг за тэр одоо тэр бүхэл орнууд ч юм бол Азийн барууд бол дандаа л ерөөсө гадаадын хөрөнгө оруулалтыг одоо татахын төлөө бүхэл одоо анхаарлаа хандуулж тэн дээр өрсөлдөж байгаа. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн бас тэгж одоо тийм ээ явж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бид нар өшөө илүү анхаарч илүү бизнесийн орчин
таатай болгож тэр нэг ч гэсэн долларыг хөрөнгө оруулалт хийсэн хүн болвол тийм ээ бас адилхан эрхээ эдэлдэг байх. За тэгээд эрхийн одоо хүний өмчийн тэр эрх нь хангагддаг байх. Янз бүрийн хүн суртал байхгүй байх тийм ээ. Энэ бол бүхэлдээ өөрөө 3 дахь шүршийн бодлогын нэг одоо тулгуур нь гэж би боддог. Тэгээд одоо бид нар зөвхөн нэг одоо 2 толгой гэж яриад байгаа ш 5 толгой гэж яриад байгаа ш дараагийн том одоо орд за тэгээд одоо зөвхөн орд гэлтгөө одоо маш том төсөл хөтөлбөрүүд тийм ээ одоо манай Эрдэнэ улсын яриад байгаа тэр Марсын хөтөлбөр ч гэсэн маш сонирхолтой тийм ээ. Тэгэхээр тэр ч гэсэн маш өөрөө тийм том одоо юг авчрах тийм ээ боломжийг авчрах ийм л одоо зүйл шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг бид яагаад тэгээ байгаль орчин энэ их нутаг энэ бүх зүйлээ айгүй сайхан харж хамгаалж тийм ээ тэр хариуцлагатай уул уурхайг бас бий болгож хөдөө аж ахуйд маш том боломжууд байна тийм ээ. Энэ боломжуудаа ашиглаж тэгээд одоо тэр дэлхийд томоохон зөвхөн одоо говь гэдэг тийм брэнд үүсгэхээс гадна өөр одоо тэр бяцлаг одоо тэр сарлагын хөөвөр за юу гэдгийг тийм ээ тэр бүхий л боломжууд одоо мах тийм ээ магадгүй тийм ээ Монголын одоо жинхэнэ эко орчинд өөрсдөө биеийн тамир хийгээд явж байгаа малаас гарч байгаа мах гэдэг чинь бол өөрөө тийм ээ зүгээр нэг тижээлгээд гарсан мах биш гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү боломжууд бид нарт их байгаа. Энэ боломжуудыг л одоо хамтдаа ашиглах юмсан, урагшлах юмсан гэж одоо бас боддөг шүү дээ. Энэний төлөө хөршийн бодлого гэдэг энэ агуу бодлого одоо биднээс хамгийн чухал бодлогоодын гадаад харилцааны хувьд зорих замналын нэг мөнөөс мөн тэрний хүчин чинь нэг том далай дондуугаа энэ хэрэгчлээний харал маань бүрэн бүтэн байх юм. Сүүлд нэг хүн хэлсэн юм аа. Ирж яваа цагийн дууг өнгөрч яваа цагийнхан дуулдаг бай гэж. Тэгэхээр одоо мань мэт нь бол ер нь их айдуу тайван сайхан байхгүй бол тэгэд ирж яваа хүмүүстэй бас дуу дуулах болцоог нь олгохгүй бол энэ улс орн чинь алин болгон хүнд чирэггүй болсон дуугаа дуулсаар хэдэн 10 жил болох юм бэ. Тэгэд би яг энэ үед нэг юм бодож чинь энийг барьж өгөө. Энэ 100 хүний ирэл гарсны учир одоо гарч байна. Тэгэхээр би энэ 100 гэдэг тэмдгийг өөрт чинь зөөж өгье. 100-гийн нэг мөн танилцах ёстой хүн мөн байна. За баярлалаа. Тий. Бас алдаа хийж магадгүй л дээ би. Танилцах ёсгүй байсан бол одоо дараа нь их хэцүү шттэ. Тэр зовлон би амссан. Зарим хүмүүсийг танилцуулсан түүх би. Тэгээд тэрнээсээ болж одоо нүүр хийх газаргүй болж байгаа ч түүх би. Тэгэхээр би бол арай юу яахгүй бах гэж бодож байна. Ингээд Монгол сайхан залуу Америк бэртээ тий та хоёрт аз жаргал сайн сайхан мөхнийг хүсье өрөөе. Яг одоо чи юу хүсэж байна? Яг сүүл чинь одоо битэрийн цаг дуусах гэдэг юм л да. Тэгээ миний цаг дуусах гэдэг. Өөрийн чинь цаг эхэлж байгаа. Тэгэхээр мөрөөдлөө хэлээч. Ер нь бол танийсаа хэлдгээр үнэхээр одоо Монгол улсаа үнэхээр хөгжлийн гараан дээр аваачих юмсан тийм ээ. Үнэхээр одоо энэ олон 30 жилийн хугацаанд тулсан зүйлээсээ суралцаад илүү их цаашаа Монгол улс маань нэг шудраг ёссон тогтцсон тийм ээ, амьдрах боломж нь хангагдсан тийм ээ, сайхан сэтгэл хангалуун. Ер нь бол одоо нөгөө хүнд их юм хэрэггүй дээ гэдэг хүмүүс яриад байгаа шүү дээ одоо тийм ээ. Яг энэ нэг Соломон хааны сургаалт үг дээр байт юм билээ. Хүн ер нь бол идэх уух юмнаар хангагдаад тэгээд өөрийнхөө хийж байгаа ажилд сэтгэл хангалуун байх юм бол ингээл одоо болдог. Энэ бол бурхнаас ирсэн бэлэг юм байна гэж. Тэгэхээр эн чинь одоо яг тэр хэлж байгаа үг. Тэгэхээр бид нар ийм л одоо орчин нөхцөлийг Монгол маань бүрдүүлэхийн төлөө би бол одоо зохиолж байгаа. Маш олон залуучууд бас энд нэгдэж нийлж байгаа. Тэгэхээр энэ цаашдаа бол тийм л орчин нөхцөлийг бий болгох юм бол бид нар хин ялангуяа одоо ингээл Америкт жишээлбэл ингээд тухайн үед suburban гэдэг тийм revolution гарсан. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр орон нутгийн одоо тэр байр савыг заавал Улаанбаатарт гээд төлрүүлээд байх шаардлагагүйгээр ерөөсөө л ингээд тараагаад өгсөн. Тэгээд дэд үтсэн ширээд өгсөн. Тэгээд тийм ширээд өгсөн байхад заавал ч бүгдээрээ энэ суулгаад байх шаардлагагүй. Дэд үтсэн хөгжсөн тэнд одоо ус гараад ирсэн байгаа учраас тэргээр ингээд явсан. Тэрнтэй адилхан тийм
нөхцөл байдлыг Монгол бий болгох юмсан. Заавалчгүй энэ Улаанбаатар гэдэг газар бүгдээрээ бөглөнөр бол таглараад чиглэрээд байх биш. Тэгээд дээр нь хамаг юм экосистем нь алдагдсан байх биш. Харин энэ сайхан өрхөн удамтал нутаг дээрээ те хүн болгоны одоо тэр үйлчлэгийг авах боломжийг хангаж өгөөл сайхан байх юм бол тэгэл одоо үнэхээр л энэний төлөө л ямар. Тэгэл одоо эх оронтой сайхан амьдарцгаамаар байна. Эх орноо сайхан хөгжүүлмээр байна тийм ээ. Эх орныхоо одоо тэр нэг юу байна штэ. Насны бүксэнд тийм ээ одоо сэтгэл хангалуун тийм ээ. Үнэхээр одоо надад өгсөн энэ эх орны өгсөн дуудлага эх орноос ирсэн энэ зүйлийг би бас ингээд цаг нь болох үед би бас чимээгүй өнгөрөөгүй шүү. Нэг ч гэсэн дууга байгаагүй юм шүү. Тийм ээ. Чимээгүй одоо шудраг бусын хажуугаар дууга өнгөрнө гэдэг чинь л өөрөө том гэмтэрэг болж штэ. Тэгвэл тэрнийг би үлдээг өмсөн. Тэрний төлөө ямар ч хэлсэн би хуруугаа хөдлөсөн, гараа хөдлөсөн. Нэр төр. Цэвэр. Тийм бил одоо хүүхдүүдтэй. сэтгэл санаа амар өмнө. Сэтгэл санаа амар яг тийм. Аав нь ямар ч хэлсэн өөрийнхөө чадах юмаа хийсэн гэд хэлээ сууж байгаа. Одоо чиний хэлж байгаа гэд ингээд сууж явах шиг сайхан юм байхгүй. Өвөө чинь гайхамшигтай. Аав чинь бас их мундаг хүн юм тэр. Готлын үйлдвэрийн загвар захин бүтээгч. Тий ард түмнээ хөл нүцгэн явуулаагүй. Аав чинь хөрш оронтойгоо тун аятайхан амьдрахад тусдсан болсон дипломатч. Чи өөрөө 3 дахь хөршийн төлөөлөл болсон. Бүр гэр бүлэрээ төлөөлөл болцсон юм сайхан. Гэр бүл тэгээ гэрийн эцэг 3 хүүхдийн аав тийм ээ. Тий. Гэж хамт сайн сайхныг хүсье. За маш их баярлалаа танд энэ бас бол дөрөөндөө бат мордож алсыг нэр төртөө зориор. За баярлалаа. Тэр өрөө дотор шголтгой. За маш их баярлалаа танд. Чи 101 мөн бай. За маш их баярлалаа.